Direct selection tool буюу дүрсийн хэлбэрийг алдагдуулахын тулд мөн идэвхжүүлэхийн тулд хэрэгэлдэг юм багж байгаа. За хулганаараа зургийн талбарт чирээ. За ингээд энэ дүрсийн бүх цэгүүд идэвхжиж харагдаж байна. За хулганаараа энэ доотлын цэг дээр дарж байгаа доош нь чирээ. За мөн гараас delete очтурыг дараад энэ хэсгийг арилгачих болно. Дараагаар нь одоо энэ үүссэн цэгүүд дээр хулганаараа одоо дарж энэ дүрсийн хэлбэрийг алдагдуулж болно. За энэ цэг дээр дарж байгаад доош нь чирээ. За тэр дээр нэг туслах чиглэлийн заадаг юм туслах цэгүүд үүсэж байгааг харж байгаа дарахлаар. За энэ цэг дээрээс мөн татаж хэлбэрийг алдагдуулж болно. За зүүн тишээ ялангуяа гэхдээ. За энэ дээр дахиад нэг даралтыг. За үүссэн цэгээс дахиад зүүн тишээ баг зэрэг татъя.